Сталин их хоёр Берия Нямдарч нарын алуурчныг илрүүлэг томог дуслаа. 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зөргийг хүнээсэн алуурчин хичнээн жил хайваа. Бат оюун нэртэй 400 гаруй залуу ганц удаг тарчлааж эрүүгийн бүх элементүүдийг нэг хүчлэн шалгасан байна. Хичнээн ч мэрэгч төлөгчөө зөргийн талаар судал үнэн мэдээлэл тараана. Хичнээн улс төрчид нэг рүүгээ дайрч нэр төрийг нь өнгө. Хурандаа мөрөн манай нам сонгуульд ялбал зөргийн хэргийг илрүүлнэ гэж мэдгдсэн бол Нямдарч дарахгүй нам яаж сонгуульд орсыг харна хэмээн хадгалсан юм. Харин ардчилсан намынхан та нар зөргийг алсан хэмээн ярьж. Монгол Ардын намынхан улс төрийн оноо зөвлөх болохоор сөрөг хүчин рүүгээ дайр. Дэмрэнгийн инх хотыг Францаас сулгаач. Игтэвэн инх сайхан нарыг гүйцэтгэх захиалагчаар тодорхойлж оролцсон. Энэ зохиомл хэргийн зам Сталин хоёр Берия шиг болох төгсөн Нямдарч бий гэж хэлээд урандаас санжаасран шорон суулав. Олон хүний шунал хөдлөсөн 500 сая төгрөгийн шагналтаа энэхүү хэрэг хуулийг шийдэх гарц гарган ирлээ. Сэжиг таамаг гэрчүүдийг мэдүүлгийг хуулийнхан шалгах, мухарлах үүргээ гүйцэтгэж байна. Тийм учраас хууль гэнэлтийн ажилтнуудыг харааж муучлахаас өмнө баяр хүргэх хэрэгтэй.